Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөрийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнгөрч байгаа энэ 7 хоногт дэлхийд дахин болсон онцлог үйл явдлуудаас таймлан танилцуулъя. За энэ 7 хоногт 1-р сарын 20-ны өдөр одоо багтсан байгаа. За энэ өдөр бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо 2 дахь бүрийн эрхийнхээ хугацаанд ажиллаж байгаа Дональд Трампын за энэ албыг одоо авснаас хойш одоо эхний 1 жилийн хугацаа бол тохиосон ийм 7 хоног байлаа. За тэгээд яг үүнтэй холбоотойгоор Трамп эхний 1 жилийн ажлаа дүгнсэн ийм одоо хэвлэлийн баг хурал хийж за энэ өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг одоо цагаан ордонд танилцуулсан юм аа. За энэ үйл явдлаар өнөөдөр дэлхийн тойм хөтөлбөрийг эхлүүлж байна. За тэгэхээр цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тэрээр хууль бус цагаач нартаа тэмцсэн за олон улсын дэлхийн одоо 8 дайн зөрчилдөөнийг бол одоо зогсоож зохицуулсан. За мөн одоо татвар тарифын импортын одоо тарифын энэ бодлогыг бол явуулж хэрэгжүүлж Америк нэгдсэн улсад одоо маш их одоо хөрөнгийг бол татсан. За харт амигтай одоо тэмцэж байгаа тэмцсэн харт амигны одоо эсрэг дайн явуулж байгаа зэрэг ажлуудаа бол тайлгнасан. За тэгээд эхний жилийн одоо 365 өдрийн хугацаанд 365 амжилт гаргалаа. За би тогтолцоог одоо жинхэнэ утгаар нь бол өөрчилж байна. Үр дүнгууд бол авчирч байна гэсэн ийм гайхуулсан өнгө аястай зүйлсийг бол ярьсан байгаа. За тэгээд хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байсан бол Америк нэгдсэн улс бол маш хурдан хугацаанд бол сүрсэн байх байлаа гэх мэтлэнгээр бол одоо ингэж ярьсан юм аа. За тэрээр мөн 2020 болоо 2024 оны Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулиудын талаарх одоос энэ тээж явдаг энэ гомдлоо хуваалцсан байгаа. За дээрэс нь энэ олон дайныг зогсоосон гэдэг дээрээ бол одоо Украины дайныг бол одоо эхний жилдээ амжуулж одоо зогсоож чадсангүй. Гэхдээ энэ дайныг бол зогсоохыг хичээж байгаагаа бол онцоллоо. За тэгээ өөрийгөө Нобелийн их тайвны шагнал хүртэх эрхтэй хүн хэдий ч хүртэж чадаагүй. Үүндээ бол Норвеги улсын бас засгийн газрыг буруутгалаа. Нобелийн их тайвны шагналыг бол одоо Осло дахь Норвегийн Нобелийн их тайвны хорноос бол одоо шагналтныг бол тодорхойлдог байгаа. Тэгэхээр энд бол Норвегийн засгийн газар бол мэдээж холбоотой юм буруу шаасан. За Гренланд арлыг Америк нэгдсэн улсад нэгтгэх зорилгын талаар за энэ зорилгоо ямар арга хэлбэрээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар одоо сэтгүүлчийн асуултанд бол харин Трамп хариулахаас бол татгалцсан байгаа. Тэрээр бол дайн улсын харьяа Гренланд арлыг Америк нэгдсэн улсын эзэмших нь Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал төдийгүй дэлхийн нийтийн аюулгүй байдалд бол одоо хэрэгтэй бөгөөд шаардлагатай. За арлыг авахын тулд бол чадах бүхнээ хийнэ гэсэн одоо энэ байр суурийг бол дахин илэрхийлсэн. За мөн түнчлэн өөрийгөө НАТОг хүчрхэг илүү одоо ийм хүчрхэг байгууллага болгосон ийм хүн хэмээн бас ингэж магтсан байгаамаа. За ийхүү одоо тэрээр 2025 оны 1 сараас 26 оны 1 сарын хооронд одоо өөрийнхөө хийж гүйцэтгсэн энэ ажлуудыг бол одоо ийхүү тайлагнан магтан дүйлгэсэн маягтайгаар одоо ингэж дүгнэлээ, тайлангаа тавилаа. За харин түүний одоо энэ хэвлэлийн баг хурал хийж байх үеэр Трампын хэрэгжүүлж байгаа хууль бус цагаачдыг одоо албатан Америк нэгдсэн улсаас гаргах энэ ажиллагааны үеэр тус улсын Миннесота мужид буудуулан амиа алдсан 3 хүүхдийн их болох 37 настай эмэгтэй хүүхэлтэй холбоотойгоор Трампын эсрэг одоо иргэдийн жагсаал цуглаан бол эхлээд байгаа. Тэгвэл яг энэ жагсаал цуглаан бол Вашингтон хотноо бас ингээд үргэлжлэн явагдаж байсан. За дээрэс нь Трамп энэ 7 хоногт одоо даваа гарагаас эхлэн одоо энэ 7 хоногийн туршид зохион байгуулагдсан дэлхийн эдийн засгийн чуулган оролцохоор одоо Швейцарын Давос хотыг зорихоос хэдхэн цагийн өмнө одоо өөрийнхөө эхний 1 жилийн ажлаа одоо энэхүү дүгнэн танилцуулсан. За тэгээд түүний энэ хэвлэлийн баг хурлал 2 цаг орчим үргэлжилсэн байгаа. За тэгээд хэвлэлийн баг хурлаасаа одоо үргэлжлээд тэрээр Давосыг бол зорихоор ерөнхийлөгчийн онгоцонд суугаад онгоц бол хөөрсөн. Гэхдээ онгоц хөөрсний дараахан Давосыг чиглэж явсан одоо Трампын
ерөнхийлөгчийн онгоц бол замаасаа буцаж Вашингтонд эргэж ирсэн гэсэн мэдээлэл бол дараагаар нь цацагдсан байгаа. За үүний шалтгааныг бол баг зэргийн цахилгааны асуудлаас үүдэн одоо аюулгүй байдлын дүрм журмын дагуу онгоцыг бол буцаасан хэмээн цагаан ордны эвлэлийн төлөөлөгч Caroline Leavitt бол одоо бас тайлбарласан мэдээллийг бол хийсэн юм аа. За тэгээд одоо яг энэ үйл явдалтай одоо үргэлжлүүлээд өнөөдрийн дэлхийн даамаг хөтөлбөрийн дараагийн онцолж байгаа манай үйл явдал бол одоо Швейцарын Давос хотноо энэ 7 хоногийн туршид зохион байгуулагдсан 2026 оны дэлхийн эдийн засгийн форумыг бид онцолж байна. За энэ удаагийн чуулга уулзалтад бол дэлхийн 130 гаруй орны төр засаг, бизнес, иргэний нийгмийн 3000 орчим одоо төлөөлөгч оролцож. За 60 гаруй улсын төрийн тэргүүн нар одоо ирж оролцлоо. За хамгийн онцлог үйл явдал нь юу байсан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп одоо ирж оролцож байгаагаар бол ийм онцлогтой Давосын түүхэнд одоо хамгийн том юм чуулган боллоо гэж бол одоо бүхэл одоо олон улсын хил мэдээллийн хэрэгслүүд бол онцолсон. За Трамп чуулганы 3 дахь өдөр буюу лав гарагт ирж одоо чуулганд бол оролцсон байгаа. За гэхдээ одоо түрүү хэлсэнчлэн онгоц нь одоо буцаж Вашингтонд буугаад онгоцоо солиод одоо чуулганд ирэхдээ нэг 2 цаг гаруй хоцорч одоо өөрөө үг хэлэх одоо энэ хуваараас бол 2 цаг гаруй хоцорсон гэсэн мэдээлэл бол гарсан юм аа. За тэр талаар хожуу яриа. За чуулганы тухайд гэвэл одоо жишээлх юм бол Давосын чуулганы мягмар гарагт Хятадын төрийн зөвлөлийн шадар сайд Хели Фен, Европын комиссийн дарга Урсула фон дер Ляйен, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон гэдэг одоо олон улсын төр засгийн тэргүүнээр бол энэ дээрээс үг хэлсэн. За нээлтийн ёслолын үеэр дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч гүйцэтгэх захирал Бьорге Бренде үг хэлсэн ба нээж үг хэлсэн байгаа. За тэрээр өнөө цагт яриа хэлэлцээ нь бол тансаглал биш харин зайлшгүй хэрэгцээ шаардлагатай болоод байгааг онцолсон байгаа. За энэ удаагийн чуулган ч гэсэн одоо өөрөө яриа хэлэлцээний мөн чанар гэсэн юм сэдвийн дор бол зохион байгуулагдаж байгаа. Тийм ч учраас сүүлийн үед одоо олон улсад болж байгаа энэ үйл явдлууд бол яриа хэлэлцээний одоо замаар шийдвэрлэх нь илүү чухал гэдгийг бол энэ удаагийн Давосын форум бол илүү ингэж онцолж байгаа. За тэгээд форумын зүгээс мөн олон улсын тогтсон хэм хэмжээ өөрчлөгдөж итгэлцэл суларч байгаа энэ үед олон улсын харилцааг шинээр бүтээх шийдлүүдэд бол одоо энэ жилийн чуулга уулзалт төвлөрч байгаа гэдгийг бол онцолсон. Дээрээс нь технологийн дэвшлийн хит хурдтай хөгжлийг бол мөн онцолж байгаа. За энэ удаагийн чуулганаар Украины асуудлаарх одоо Вашингтоны инхийн төлөвлөгөө хэлэлцэн гэж бол мэдээлж байсан. За одоо бас бусад үйл явдлууд бол их онцлог байсан байгаа. За тэгээд ийшээгээ одоо бүгдээ анхаарлаа хандуулъя гэж бодож байна. За 56 дахь удаагийн дэлхийн эдийн засгийн форумд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ирж одоо оролцож үг хэлсэн байгаа. За цаг гаруй үргэлжилсэн илтгэлдээ тэрээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр 2 дахь бүр эрхийн хугацаанд ажилласан эхний нэг жилд одоо хийсэн гаргасан амжилтуудаа бол ярьсан байгаа. За энэ дотор Америк нэгдсэн улс ганцхан жилийн дотор худалдааны алдагдлаа 77% бууруулсан гэдгийг бол онцолсон. За дээрээс нь өөрийн одоо өмнөх засаг захиргааг бол шүүмжилсэн. Европ төв хөгжлийн буруу замыг сонгосон хэмээн одоо Европод бол нэлээд шүүмжлэлтэй хандсан байгаа. За дээрээс нь Украины дайныг зогсооход НАТО одоо бас туслах ёстой гэдгийг тэрээр онцолсон. За мөн одоо сүүлд явуулсан энэ Мадурогийн баривчилгааны дараа Венесуэл улс бол ойрын 6 сарын дотор сүүлийн 20 жилийн хугацаанд олсноосоо ч илүү их мөнгийг олон гэх зэрэг юм олон асуудлыг олон зүйлсийг бол тэрээр хамруулан ярьсан. За түүний илтгэлээс бол хамгийн одоо олонний анхаарлыг, олон улсын анхаарлыг татсан зүйл бол Гренландын талаарх өмнөх хатуу байр сууринаасаа бол одоо ухарч ийм зөөлрсөн маягтай үг хэлсэн нь бол анхаарал татаад байгаа. За өмнө нь бол Дональд Трамп Гренландыг Америк нэгдсэн улсад нэгтгэхийг нь эсэргүүцсэн Европын одоо 8 улсад бол импортын 10% татвар ногдуулна хэмээн сүрдүүлсэн. За энэ Гренланд арлыг эзэмшилтэй авахд бол цэргийн хүч хэрэглэхээс татгалцахгүй гэсэн одоо ийм нэлээд хатуу ширүүн байр суурийг илэрхийлж байсан бол Давост хэлсэн үгэндээ тэрээр Гренланд арлыг Америк нэгдсэн улс авахд бол одоо хүч хэрэглэхгүй. Би хүч хэрэглэхийг хүсэхгүй байна. Ингэх ямар ч шаардлага байхгүй гэх маягтай бол үг хэлсэн ба. За Трамп Америк нэгдсэн улс арлыг эзэмшихийн тулд бол хүч хэрэглэхээр төлөвлөөгүй, харин арлын асуудлаар нэн даруй хэлэлцээ хийж эхлэхийг бол шаардж байгаагаа дурдсан байгаа. За мөн тэрээр энэ талаар одоо НАТОгийн ерөнхий даргамжийн дарга Марк Рютэтэй
бол уулзсан. За энэ уулзалтынхаа дараагаар бол Гренландтай холбоотой маргааныг эцэслэх хэлэлцээрт ойрцсон гэдгээ бол мэдэгдсэн юм аа. За Марк Рюте ч гэсэн одоо Гренландын асуудлаар тохиролцооны ерөнхий нөхцлүүдийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй зөвшөлдсөн болохыг баталсан. За тэгээ үүнтэй холбоотойгоор Трамп 2 дугаар сарын 1-ээс эхлэн Европын 8 улсад одоо тогтоохоор мэдэгдээд байсан 10% тарифа цуцалж байгаагаа бол бас мэдэгдсэн. За Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд одоо хүрсэн ингэж одоо тохиролцоонд хүрээд байгаа нь ирээдүйд байгуулах гэрээний үнд суурь болно гэдгийг бол Трамп онцолсон. За гэхдээ мөн Трамп Давосын эндрээс хэлсэн үгэндээ НАТОгийн ирээдүйд эргэлзэж байгаагаа бол нуугаагүй. За НАТО Америк нэгдсэн улстай шудраг бус харилцдаг хэмээн бас юм шүүмжлэлтэй хандсаа. За тэгээд Трампын одоо энэ Давост оролцож хэлсэн үг энэ илтгэл бол олонний анхаарлыг татсны дараагаар Трамп мөн одоо Давост бас нэгэн томоохон зорилготой ирсэн байгаа. За энэ нь бол түүний өөрийн санаачилсан олон улсын одоо энэ зөрчилдөөний асуудлыг зохицуулах энхийн зөвлөл, энх тайвны зөвлөл гэж одоо нэрлэж байгаа. Энэ санаачлага бүхий олон улсын байгууллагын дүрмийг бол одоо баталсан ийм үйл явдал бол болсон юм. За энэ үйл явдал бол нэлээд анхаарал татсан. Ялангуяа бас манай улстай ч гэсэн холбогдоод амжсан нь одоо анхаарал татаад байгаа. За 9 сарын өнгөрсөн оны одоо өнгөрсөн онд бол Трамп энэ санаачлагаа бол одоо анх танилцуулж ирсэн байгаа. За ер нь бол энэ санаачлага Израиль Хамасын дайн Палестины Газын зургаас Палестины асуудалтай одоо холбогдсон гарч ирсэн ийм санаачлага байгаа. Цаашдаа бол одоо Газын энэ их тайвны асуудлыг зохицуулах үүнд оролцох одоо улс орнуудын ийм зөвлөл байгуулах зорилготойгоор анх одоо санаачлагдсан бол явандаа одоо бусад олон улсад болж байгаа болох тэ ирээдүйд болох энэ зөрчлүүдийг зохицуулах олон улсын одоо ийм зөвлөл байгуулах болох тийшээ бол одоо ингээд явж эхэлж байна. За тэгээд 10 гаруй улс болон одоо бүс нутгийн төлөөлөгч нартай Дональд Трамп Швейцарын Давос хотноо одоо зохион байгуулагдаж байгаа. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд одоо энэ санаачлагаар байгуулагдсан энэ байгууллага бол одоо олон улсын байгууллага гэж бол явна. Энэ байгууллага бол үүнийг бол одоо байгууллаа. За тэгээд энд бас нэг хэд хэдэн хэлэх хэрэгтэй зүйлс байна. Нэгдүгürt санаачилсан гэдэг үүднээсээ Дональд Трамп энэ зөвлөлийнхөө дараагаар одоо насан туршдаа гэж хэлэн тэ. Насан туршдаа бол ажиллана. За тэгээд үндсэн одоо удирдах зөвлөлийн гишүүд гэж байгаа. За тэнд нь бол одоо Тони Блэр ч гэдэм үү те одоогийн Дэлхийн банкны ерөнхийлөгч гэх мэт тийм хүмүүс бол багтаа орсон ба за мөн Трампын хүргэн гэх мэтлээ. За тэгээд дээрэс нь нийтдээ Трамп бол энэ байгууллагт элсэн орооч гэсэн одоо урилгыг бол 60 гаруй дэлхийн улс орнд бол илгээсэн, явуулсан. За үүнээс яг одоо энэ 7 хоногт гарын үсгээ зураад нэгдэн ороод байгаа. 26 улс бол нэгдэн ороод байна. За энэ дотор манай улс бол багтсан байна. За 27 улс бол хариугаа өгөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ урилгыг бол энэ байгууллагын дүрм журмыг бол одоо судалж байна гэсэн зүйлсийг ярьж байгаа. Энэ дотор бол Орос, Хятад зэрэг энэ томоохон гүрнүүд бол багтаж байгаа. За харин Европын голцоо 9 улс бол энэ урилгаас бол татгалцсан байгаа. За энэ байгууллагыг бол одоо ийм автократуудын нэгдэж байгаа ийм мөнгөний одоо юу гэдэг ийм өндөр дүнтэй одоо төлбөртэй ийм байгууллага бий болж байна гэдэг үднээс нь бол нэг татгалцсан байгаа. Урилгаас татгалцсан. За энд бол бас Канада улс бас ер нь бол ийм байр суурь илэрхийлсэн байна. За тэгээд түрүү хэлсэнчлэн одоо энэ энхийн зөвлөлийн байнгын гишүүн болохын тулд 1 тэрбум $1 одоо ийм төлбөр төлөх ёстой гэсэн ийм дүрм байгаад байгаа. Энэ дүрм бол одоо нэлээд ийм шүүмжлэл дагуулсан байна. За дээрэс нь энэ байгууллагыг одоо нэгдсэн үндэсний байгууллагыг орлох, за ялангуяа аюулгүй зөвлөлийг нь орлох ийм шинэ байгууллага болж байна уу гэсэн бас ийм шинжээчдийн бас ийм ажиглалт байна. За
манай улс нэгдэн орсон бас энэ төлбөрийн асуудалтайгаар нэлээд бас маргаан дэгдэж байна. За энэ тал дээр ерөнхийдөө Зандар шатар өөрөө одоо Давос тогтоол бас байр суурь илэрхийлсэн ба. Юу гэж хэлсэн бэ гэхээр Монгол улс дэлхийд инх тайвныг тогтооход бол идэвхтэй байр суурь баримтлагын хувьд инхийн зөвлөлд нэгдсэн нь Монгол улс цаашдаа олон тулгуурт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бол одоо олон улс төв нэмрээ оруулсан зайлшгүй үүрэг хариуцлага хүлээхгүйгээр энэ байгууллагын дүрмийн өөрчлөлтүүдийг бол харилцан хилэлцэж өөрчлөн гэсэн бас юм тодорхой яриа хэлэлцээний хүрээнд бол энэ санаачлагад нэгдэн орж байгаа. За тэгэхээр энэ бол санаачлагад бол нэгдэн орж байгаа нэг юм хэлбэр юм аа. За харин тэр одоо төлбөрийн тухайд гэвэл одоо ярилцсан. За дээрэс нь дөрмөнд заасны дагуу энэ 1 тэрбум долларын босго гэдэг нь гишүүн улсад гишүүнчлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой ингэж оруулж өгсөн тусгай заалт. За энэ нь бол Монгол улсад заавал хамаарах эсвэл бодиттой дарамт учруулах бол нөхцөл биш гэсэн одоо ийм зүйлийг бол ярьж байгаа. За мөн манай одоо судлаач нарын олон улсын харилцааны судлаач нарын тухайд ч гэсэн байр суурь илэрхийлсэн байгаа. Үндсэндээ бол энэ санаачлага энэ олон улсын байгууллагыг анхдагч үүсгэн байгуулагчдын нэг болох нь одоо Монгол улсад бол онцгой ач холбогдолтой. За энэ санаачлагад эхний шатнд буюу үүсгэн байгуулагч гишүүний хувьд нэгдэх нь Монгол улсын хувьд бол стратегийн хэлт давуу тал болж туснаа. За тэгээд Монгол Америкийн харилцааны түүхэнд ч гэсэн юм тодор бичигдэхүүл явц болж байна гэж бол бас сайшаадсан маягтай бол хэлж байгаа. За тэгээ байгууллагын гишүүн улсад гишүүнчлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт нь одоо 1 тэрбум гэж явж байгаа. Тийм учраас одоо манай улс ийм хэмжээнд бол бас санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй буюу энэ нь одоо бодит дарамт учруулах нөхцөл бол биш ээ гэсэн. За тэгээд 3 жилийн хугацаанд сайн дурын үндсэн дээр өөрийн боломж сонирхолд нийцсэн хэлбэрээр одоо байгууллагын үйл ажиллагаанд оролцох бүрэн боломжтой юм байна гэсэн дүрмийг нь бол бас ингэж тайлбарлаад байгаа юм аа. За Дональд Трампын хувьд бол инх тайвны зөвлөлийг байгуулж байгаагаа 1-р сарын 16-ны өдөр бол албан ёсоор зарласан. Гэхдээ энэ зөвлөлийг байгуулах төлөвлөгөөгөө бол анх 2025 оны 11-р сард бол танилцуулж байсан. Ингээд танилцуулж байхад бол тухайн үед нэгдсэн улсны байгууллагын санаачлагыг дэмжиж байсан. Гэхдээ тухайн үед бол зөвхөн Газын зурвасыг сэргээн босгох ажлыг олон улсын эрх зүйн зохих зарчмын хүрээнд санхүүжүүлэх зорилготой одоо ийм зөвлөл байх юмаа гэдэг үүднээс бол байгуулж ирсэн бол энэ удаад илүү одоо томорч олон улсын байгууллага одоо болж байна гэж бол хэлж болно. За тэгээд зөвлөгийн дараагаар бол Дональд Трамп насан туршдаа ажиллана. За гүйцэтгэх зөвлөлт нь Америк нэгдсэн улсын төрийн нэрмчүүд дарга Марко Рубио, ерөнхийлөгчийн тусгай аж төлөөлөгч Стив Виткоф, за Их Британий ерөнхий сайдаас нь Тони Блэр, Дэлхийн банкны захирал Ажай Банга зэрэг одоо ийм хүмүүс бол багтаад байна. За тэгээд Швейцарын одоо Давос хотноо зохион байгуулагчдад Дэлхийн эдийн засгийн форумын энэ жилийн одоо форумын онцлог гол үйл явдал бол энэ үйл явдал байлаа. За гэхдээ энэ зөвлөлийг одоо сайшаах хүмүүс ч байна. Мөн одоо буруу шаад шүүмжилж байгаа хүмүүс ч бол бас байгаа. За тэгээд дээрээс нь зөвлөл дөнгөж байгуулагдаж байна. Зөвлөлийн одоо үйл ажиллагааны үр дүн ямар байх, цаашдаа энэ зөвлөл юу ямар зөрчилдөөнийг шийдвэрлэх гээд байгаа юм ч гэх юм уу те энэ бүх зүйлсийг бол цаг хугацаа бидэнд харуулна. Энэ бол дөнгөж үүсгэн байгуулагдах үйл явц нь одоо ийхүү болоод байна. Тэгээд үүсгэн байгуулагдаж байгаа гэдэг үүднээсээ манай улс нэгдээ орсон нь бол Монгол улсын бас энэ олон улсын гадаад харилцаа за мөн энэ олон тулгуурт бодлогот бол одоо бүрэн нийцж байгаа ийм үйл явдал болж байна гэж одоо салбарын одоо хүмүүс за судлаачд бүгд л одоо бас юм ам сайтай байна. Шүүмжилж байгаа тал бол зөвхөн одоо энэ 1 тэрбум долларын төлбөрийн асуудлыг бол ийхүү гарган тавьж байна. За ингээд дэлхийн тойм хөтөлбөр өндөрлөх гэж байна. Тэгэхээр энэ 7 хоногт одоо бас Италийн нэр загвар зохион бүтээгч Валентино Гаравани 93 наснда таалалд өгсөн. За Оскарын шагнал нэр дэвшигчдийг одоо танилцуулсан. За өмнө солонгосын ерөнхий сайдаас ханд огсууг одоо 23 жил хорих ял оноосон. Америк нэгдсэн улс одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо бүр мөсөн гарсан олон үйл явдлууд болсон байгаа. За эдгээр нь одоо цагт маань бол бас хамжиж багтсангүй. За ингээд анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.